За юу яцхан тэгээд өнөөдрийн бичлэгээр би хамгийн дээд төвшний шинэковийнхоо дараагийн бичлэгээр уулзж байна. Тэгээ бичлэгийг хэлэхээс өмнө лайк болон subscribe дараад бичлэг рүүгээ орцгоё доо. Өмнөх бичлэг дуусгаад тэнгэрээс нэгэ оршихоо бууж ирсэн нь жөтгөр байдаг юм аа. За энэ явдлаас нэг цагийн өмнө 8 дугаар давхар руу орох хаалган дээр бааз дотор Малина Жинхёгтой ярьсан үеийг харуулна. Давхрын нөлөө нь өөр давхар руу халдаа ороход тохиолддог зүйл. Тийм байхад яагаад чөөгийг судлуулж байгаа талаар нь асуухад давхар нөлөөг судлах юм бол маш онцгой нэгэнтэй таарна гэж чөөгийг хэлсэн юм байна л л. Үүнээс нь ч болоод Жинхёг 8 дугаар давхар дээр Хенесигээр хаалт хийдгүүлсэн боловч нэг нь цуцлсан юм. Чөтгөрөнч чи юм шивдэ. Бидний төлөвлөгөө цаад болсон нэг гээд маскийг навна. Энэ одоо чөтгөрийнх нь ашиглаж байгаа оюун санааны хүрээнд нь орчих бол цаг хугацаа зогсон бүгдээрээ гацгал юм байна л. Гэхдээ Жинхёгийн зүгээр байгаа шалтгаан нь Алис дотор нь маш хичээнгүйлэн арай хийн хамгаалж. Жинхёгч мэлмигээрээ мэдээллийг нь харах гэсэн боловч төвчний ялгаатай байдал гээд яагаад ч харж болдоггүй. Жинхёг гуйж байна. Ердөө ганцхан хэрэгцээтэй мэдээлэл өсөн ч яах вэ гэж үхэхгүй тул тасралтгүй гуйсны эцэст Аз нөлөө нь хэрэгжих нь тэр. Гэхдээ л төвчний ялгаатай байдлаас болоод багахан мэдээлэл сарна. Яг л чөтгөр түүнийг алах гэж байхад Жинхёг Макетрот үхэл залхигч би чамайг хүлээж байлаа гэхэд гайхан оюун санааны хүрээнээсээ чөлөөлөд өөрийнх нь жинхэнэ нэрийг яаж мэддэг талаар нь асуунаа. Системийн тайлбар дээр Макетрот бол квант албан тушаалтай язгууртан чөтгөрөө дотроо 26-д ордог маш өндөр түвшний шид ашиглаж чадна. Яг одоо чөтгөрүүд Вант улсын зэргийн төлөөх дайнтай байгаа болохоор замбраагүй байгаа талаар нь хэлдэг. Бүр чөтгөрөө дотроо 26-д ордог аимшигтэй хүчтэй нөхөр. Макетро дахин нэг удаа өөрийг нь яаж мэддгийг асуухад Жинхёг өөрийгөө чөтгөрийн Вант улсын чөтгөрийн хаадын нэг болох Вилил буюу ялцарч буй зүрхний харанхуйн шав гэд хэлчихнэ. Гэхдээ нэг худлаа ирсэн ч байхгүй л те уул нь бол 5 дугаар давхар чөтгөрийн хаан Вилил өөрийн биеэр Жинхёгт харанхуйн шав болох хүсэлт явуулахад Жинхёг бар хэрхэн нохооны боол болох хүлээдээгээ татгалцсан юм л та. Гэхдээ яг тэ нэг худлаач юм бол байхгүй л тийм. Жинхёг та чөөгийг гих чөтгөрийг дахин шүтдэг хүн төрөлхтний байгууллагын мэдэх үү? Би таныг олохын тулд чөөгийн нүдтэй хамтарсан. Чөтгөрийн хаан Вилил чөтгөрийн Вант улсын зэрэглэлийг сонирхохгүй байгаа. Тэр зөвхөн өөрийн сонирхлыг татсан зүйлийг л хийдэг. Эхэндээ би өрдөөл нэг харанхуйн шав болохыг хүссэн. Гэхдээ би хаантанд үйлчилж байхдаа өөрийнхөө талаар их зүйл сурсан. Би овоо хүсэл эрмэлзлээ гэдгээ гэхэд хүсэл эрмэлзлээ хэмээн. Жинхёгч би өөр нэгэн чөтгөрийн хаанд үйлчлэмээр байна гин. Макетротч чи миний талаар мэдж байхыг бодвол бас чамаас баг зэрэг чөтгөрийн ки мэдрэгдэж байхыг бодвол чи харанхуй шав мөн бол тоо. Гэхдээ чи үнцэнтэй байж чадах уу? Миний төлөвлөгөөнд саад учруулсан учраас овоо үнцэнтэй байх ёстой шүү. Өөрийн үнцнийг батал гэхэд Осирис бурхнаас хуссан нарны ариун нутгаа хэрэглэх нь тэр. Харин хэрэглэх үед нь зөвшөөрлгүй чадварыг нь хэрэгэлсэн тул Осирис бурхны нүднээс нь гэрэл цацраал явна. Македротын оюун санааны хүрээг өөр нэгэн хүрээ бүрхэх ба Македротч харан төгс биш юм аа. Гэхдээ энэ яахын аргагүй Египтийн бурхны хүч байна гин. Гэхдээ энэ ямар жижиг хайзан байгаа биш те. Энэ Македрот нь Гожоч байгаа ш. Хүрээ тэлэлчиг хүрээ гэдэг юм идэвхжүүлснэ. Гожог гих шиг тэр дотор нь орсон хүний цаг хугацааг зогсоол. Тэгсэн өөр нэг хүрээ гарч ирсэн нөгөө хүрээгээ бүрхэж дараал яг ингэ домен клаш дээр болол ёо баг жижиг хайзан хайз. Македротч наадхаа авгээд ан цавын төлхөөр өгнө. Үүнийг хэрэглээд Вилилтэй гэрээгээ туцлаа. Цамхаг дээр ан цав гарах юм бол наад төлхөөрөө хэрэглэн ороорой. Чамшиг хүнд ан цав болох асуудалгүй үсттэй. Би цөөхөдөн харанхуй шавтай таарсан. Чи тэдний хамгийн сонирхолтой нь байлаа. Вилил чаваа сонгохдоо мэдрэмжтэй юм байна хэмээгээд явах нь тэр. Түүний хэлсэн үгээс авч үзвэл аль хэдийн харанхуй шав болсон тоглогч нар байгаа гэсэн үг. Алисч тэр новш өндөр зэргийн шид ашигладаг чөтгөр байсан. Би гарын 5 хуруунд л цаг хугацаа удирддаг чөтгөртэй таарж байсан хэмээн. Хэдэн мянган жилийн настай Алис гарын 5 хуруунд л харсан гэхээр үнэхээр л хүчтэй юм байна да. Дараа нь Жинхёг хүч чадлын болрыг аван
8 болон 9 дугаар давхрыг хамттан давхан тэр. Дараа нь үзэгдэл солигдсон Хенеси дээр Жинхёг ирчихсэн. Хоёулаа ярилцъя гэн. Хенеси ч яхаа аргагүй хаалт бүрэн болсон. Гэхдээ намайг хэсэг байхгүй болсон байх хойгуур хаалт нь нүх гарсан юм ээлнэ. Жинхёгч дунд төвшний менежерийн хийсэн хаалтанд нүх гарна гэдэг ямар итгэмээргүй зүйл вэ? Бас төр явчихсан байсан гэдэг чинь шинэлэг шалтгаан байна шүү гэж байна. Харин Хенеси яагаад явсан бэ гэвэл Мөрим эзэнт гүрэн рүү дайран тэд дайтж байгаа юм байна лээ. Үүнийг нь шалгахаар явсан гэдэг. Хенеси жуучлалтгүй өөрийнх нь хэрэгслүүдээс нэгийг худалдаж авахыг зөвшөөрдөг. Нөгөө Хастингээд муу дээд зэргийн менежер юм байж гурайгаараас бол хамаагүй өглөг загнаж байна шүү. Гэхдээ л бүх менежер гороо юм а тийм. Хенеси чинь худалдаж авахыг зөвшөөрсөн болохоос зүгээр авахыг зөвшөөрөөгүй байхгүй. Гэтэ угаасаа Хенесигийн цуглуулга гэдэг ч бол угаасаа амьдрал баг ганц л авах боломжтой. Үнэхээр дээд зэргийн хэрэгслүүд байдаг байхгүй. Жинхёг төлбөр нь эртний луугийн хайр хэвээрээ үздэй. Нэг луугийн хайрсаар ан цавын луужинг авъя гэсэн чинь чиний луу бүрэн боловсроогүй юм байна. Ан цавын луужин ямар нөөц муу байгаа вэ лээ. Энийг би өгчвөл яаж би үл залгах юм бэ? Би танд 10 луугийн хайрс бас 7 хоногийн эртний луугийн түрээсээр өгье гин. Онцгой хямдрал. Ерөнхийдөө би л алдагдaltaй ажиллаж байгаа юм. Бараг л хандив юм уу даа л гэж юм шүү. Жинхёгч тэгвэл болох уу дээ. Очиж Хастинтай ярилцахаас менежертэй хийсэн гэрээг зөрчих нилээд том гэмтэрэг. Хастин мэдвэл яа нэдэр гэсэн чинь Хенесич гөлөг болоод нэг хайрсаар өгье гэдэг. Тэд ч хайрсыг авах гээд нэг л хайрс. Тийм ч хөвдөхгүй. Жохон л хорсно гэсэн. Өөдөөс нь маш их дүүтэй харж байгаа л тэр хоёрын зүрхийг хайлуулаа. Хенеси дараа нь төлбөр авъя гэдэг. Ан цавын луучин бол цамхаг дотор үүссэн. Ан цавыг заадаг. Ер нь бол Македротоос авсан түлхүүрээ хэрэглэх гээд л байгаа. Харин нөгөө талд нь Карменч уучлалтгүй сөгдөн байж байна. Загнаж байгаа хүнэнч би чамайг бүтлгүй төвлөхийн тулд 8 болон 9 дугаар давхрыг нэгтгэсэн. Бүр өндөр зэргийн чөтгөр байсан шүү. Би тийм хол явсан байхад чи энэ бүтлгүйтэл алдаа гэх гэж байгаа юм уу гэд Хенесигийн хаалтанд нүх гаргасан нөхөрч Карменыг загнаж гарч байна. Тэр Карменыг шийтгэх ба энэ нь Хастин байна. Би сайн ойлгохгүй л юм. Дээд зэргийн менежер Хастин яагаад Жинхёгийн замд саад болно гэж. Хастин ч нэг хөшөөнд хэд их санаа зовох хэрэггүй. Би хэнийг ч сүм рүү оруулахгүй хэмээхэд нөгөө хөшөөж инээж. Энэ нээлтийг нь харсан чинь надад соло левелинг санаанд орчихлоо. За тэгээ бичлэгийн рүү зогсосон дуучлаарай тэгээд. За ингээд нэг мэдээлэл хүргэе. Би одоо ингээд хичээл сургууль гээд ойролцоогоор 6 сарын сүүл юм уу 7 сар хүртэл тэр хугацаанд бараг бичлэг орохгүй байх. Тэгтээ бичлэг орохгүй гэж дундуур нь нэг юм уу 2 л видео орох байх шүү. За. Тэгээд гүлээгээ сууж байгаарай guys. Окей. Дараа нь алдрын танхимд үл мэдгчийн 8 болон 9 дугаар давхрыг давж байгаа бичлэг орох бөгөөд хүмүүс Жинхёг болон үл мэдэх хоёр тулалбал хэн нь ялах бол хэмээх асуулт гарган хоорондоо мэтгэлцэж байна. Харин сорилтын цамхагийн 1 дугаар давхар ялцарсан коридор буюу Алисийн хоригдсон газар Алис Жинхёг хоёр ирчихсэн байна. Яасан бэ гэвэл Алис Белиус хэмээх өөрийн үнэнч туслахыг амьлуулан үнэнч туслах нь ч өөрт нь дахиад үнэнчээр зүтгэхээ хэлсэн байдаг. Гэхдээ Жинхёгтой цуг байхыг нь сонсоод боож өгөх гэж байгаа юм шиг болоод би наатахантай чинь цуг хизээж байж чадахгүй. Оронд нь намайг алдчихал гэж. Нөгөө Белиус төртөл эндээс гарч болохгүй хараалаа болохоор Майклийн Алисыг хорих гэж байсан зүйлтэнд хийгээд авч гарах гэж байдаг. Инхээр Жинхёг зүйлттэй, зүйлтэнтэй Алистай, Алис нь бас зүйлттэй, Алисийн зүйлт нь Белиустэй. What the fuck? Ямар олон юм бэ? Белиус нь эсэргүүцээд байсан тул Жинхёг бидний удаан хараагүй. Алдарт Алисыг сургаж байсан. Цус цорогт сэнсрүүлэлтэй хэрэглэн журманд нь оруулах нь тэр. Харин дараа нь Пейнхаймер цамхагаас гараад ирчихсэн. Жинхёгтой уулзах ба тэнгэрлэг чөтгөр тусгаарлагдсан бэлтгэлээсээ гарч ирсэн талаар нь хэлнэ. Гэхдээ л дэндүү өрт байна. Яг уг зохиолоор явах юм бол дунд давхруудыг давсны дараа л тэнгэрлэг чөтгөр гарч ирэх ёстой. Ингээд Мөримийн хамгийн хүчрэг хүн бэлтгэлээсээ гараад ирчих. Пейнхаймер сүүлийн дайралтаар нь манай хамгаалтын систем тэр жигтэй устсан. Тэгээд бид нар судалж байгаад бидэнд дунд тагнуул байгааг мэдсэн. Тэгээд тэр тагнуулыгаа илрүүлж өгөхийг Жинхёгт хэлнэ. Жинхёг чарих замдаа ойрдоо болж байгаа зүйлсийг бодон тунгаа чөтгөрийн доод давхар руу хийсэн алдлага. Тэнгэрлэг чөтгөр бэлтгэлээсээ гарч ирсэн. Бас дунд давхрын дай юм бас жинхэнэ зохиолоосаа зааж байна. Бүх зүйл төрүүлж болоод байна. Би эдгээр үйл явдлуудтай нүүр тулсаар байж чадах болов уу? Химэн бодоод сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй. Цонхнуудыг хагалчихна. Жинхёг дараа нь бүгдийг дагуулсаар 1-р давхрын нууц газар үндэсний хүрээлэн дээр ирнэ.
Терезач ирээд энд Жинхёгтой хоёулахна байж болцсон гэж бодож байсан бодол нь талаар болох нь тэр. Юсонч бас ирэн систем гарч ирэн үндэснээ цэцэрлэгт хүрээлээ. Хүнд өдөргээд бүх чадвар хэрэгслийг нь хордно. Тэгээд ч нэг туулаа үсрээ орж ирээд ухтан аваад аимшигтай мангасууд араас жахөөн гэсээр хүрээлэнгийн үүдийг нээхэд энтхийн хамгийн хүчрхэг мангас аимшиг хэлбэх гарч ирнэ. Алис ч айсандаа нэг зөхиод л унахчихна. Удалгүйч бүгднгээр наадаад Жинхёг бид нар арай хүчтэй болчихжээ. Зүгээр л стрессээ гаргаж байна гэж бодчих гин. Харин энэ үед нь сорилтын цамхгийн 24-р давхарт өнөөх алга болсон гэж бодож байсан зонхоо бүлгмийн удирдагч Нангун Тян энд байхаас гадна тэр энд нэлээд хүчрхэг болсон байх ба эзэнт гүрний хүчрхэг цэргүүдийг ганцаараа ялсан байх нь тэр. Хаантан нь Жинхёгийг устгах талаар яриад Тян би Жинхёгийг асуудалгүй ганцаараа илж чадна. Гэхдээ түүний анд нөхөд лай болох болно гэсэн хаан нь хин нь хамгийн том аюул болно гэж бодож байна гэсэн. Тэр бол мэдээч Тереза хэмээж байна. Харин нөгөө талд нь Тереза ирж байгаа аюулагч мэдлгүй хөвжөлдөж байна. Терезач дараа нь Мариатай ярилцсан Жинхёгийн талаар ярин Тереза тэнд цэнгэлтхийг устгах зугаатай байсан гэхэд Мариач нариган чи Жинхёгтой удаан байгаад түүнтэй төстэй болсон юм биш үү? Хүчирхийллээр стрессээ тайлж майлаад гээд Терезач дараа нь ер нь шууд утгаараа тэр надтай хамт баг цаг өнгөрүүлэгч би хардахгүй эдэр гэсэн Мариач тэгвэл намайг түүнтэй танилцуулчих л гэж байна. Харин яг л тэр мөчт нь газар хөдлөлт болно. Энэ үед нь Жинхёг Номунатай бэлтгэлхийн сууж байна. Тэгээд ч Номуна хизээж Жинхёгийг зохиж чаддгүйдээ гоморхоол 5 дугаар давхарч гисэн нөгөө сэтгцийн тасаг байснаасаа нилээдгүй хөгжиж дэвссэн байна. Энэ үед нь тоглогчтой холбооны ерөнхийлөгч Санжин Жинхёг руу залгаан яаралтай хэрэг гарлаа. Чи айл бол хурдан холбоо дээр ирээрээ. Яг одоо Европ дахинд маш том үүмээ үүсэж байна хэмээж байна. Доор хаяж 60 хаалга байна хэмээн. Харин нөгөө талд нь Мария болон Тереза нар хүнд тулаанхийн тулалдаж байна. Гэхдээ л тэд удаан хэсэггүй. Доор хаяж хэдэн мянга, магадгүй хэдэн 100 мянган мангас. Тэд тулалдаж байхад гэнт нэгэн арга ясан гар гарч ирээд Мариаг барин авч нэг жад нисэн орж ирээд Мариаг савна. Харин Терезагийн ард агуу үхтэл хүлэг баатар гарч ирэн зохио авч түүнийг хайж байснаа хэлнэ. Энэ дайрлага бодвол Мөримийн зохиож байгаа зүйл бололтой. Ихрүүд ч тулалдаж байхад Жинхёг залган нэг зүйл гуйна. Дараа нь Санжийн чадварлаг тоглогчдыг цуглуулсан дайралтын талаар тайлбарлсан. Европ ТV-г авархыг гуйна. Терезач өгтлүүдтэй ширүүн тулаан өрнүүлэн бурхны хүчээр дайрахад хамгийн их нөлөөлөх ёстой үхтэлд шалбархай төлдий үлдээгээд нэг цохиулан газар унах нь тэр. Мөн Вэлэр дуум гихлийч байна. Тэр Терезаг хараад яагаад Мөрим түүнийг алж өгөхийг гуйсныг одоо л ойлголоо. Тэр маш хүчрхэг бурхны хүчтэй юм. Бас энд давхар маш сонирхолтой энерги хамт оршиж байна хэмээгээд түүнийг алахын оронд аван мөн Мариаг бас хэрэг болно гэд авч явах нь тэр. Үүнийг алсаас ажиглаж байсан ихрүүд бичиж авнаа. Үүнийгээ ч Жинхёг руу явуулахад Жинхёг хараад царай шууд сонирн болох нь тэр. Тэр Европоос 4-р давхарт Жинхёг төлбөлгөөг нь суурилдаг гарууд хүртэл ирсэн байна. Мөн Хуа уулын өв залх хамчлагч Бек Солин бас иржээ. Чи даалгавраа гүйцэтгэсэн эсхийг чинь шалгахаар ирлээ гэхэд Терезагийн бамбайг харуулад тэр гигантэнд миний эсрэг ямар ч боломж байгаагүй юм. Харин нэстэг тэргээр Жинхёг тэрхэд явж байна. Вэлэр дуум бол маш хүчрхэг үхтлийн шидтэй. Түүний цогц дуусахгүй юм бол тэр эцэс төгсгөлгүй хүн хүчтэй гэсэн үг. Тэр хичнээн цөөн хүн ална. Тэр хэрээрээ цөөн хүнтэй байна гэсэн үг. Тэд ч дайралтын хүрээнд орж ирэхэд шууд л мангасууд дайрж эхэлж байна. Тэмийнч дайрахад хангалттай биш байхад Жинхёг шууд л нэстэг тэргнээс үсрэн унаж байхдаа мөснийхөө шидийг хэрэглэн хөлдөөж сэлбитийг унаад явна. Вэлэр дуум чараад овоо авьяастай шидд наашаа ярьж байна гэн. Түүний бодлыг ч Жинхёг уншиж байх ба тэр одоо том мангас гаргаж ирэх болно гэж хэлж дуусаагүй ясан луу гаргаад ирнэ. Луунч айдсаа хэрэгэлсэн чинь өөдөөс нь Жинхёг чулуунаг гаргаж ирэн айдсыг нь хэрэглүүлтэл дээд зэргийн нэгний чадвар доод зэргийн нэгний чадварыг хүчингү болгоно. Ясан луугийн айдас нь алга болно. Жинхёгийн ардаас ч ёсон хурж ирнэ. Жинхёг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн луугийн анхаарлыг сатааруулан ардаасаа дагуулах нь тэр. Харин нөгөө талд нь ихрүүд өгтлүүдийн дунд орчихсон. Ясан маск зүгээд дүрээ хэсэгч гисэн сууж байна. Өгтлүүд бол тэнэг шүү дээ. Анзаарахгүй гисэн хүлэг баатар өөдөөс нь харна. Эрэхтэн тэр бидэн лүү хараад байна гэсэн эмэгтэй хэлээд байна штэ. Хараагүй. Өгтлүүд тэнэг тэд хизээж анзаарахгүй. Тэр найшаа ирж байгаа шиг байна. Үгүй гэсэн штэ. Чи ямар сүртэй юм бэ? Тэр магадгүй биднийг
энгийн үхтлээс арай илүү халуухан гэж харж байгаа байх гэсэн өөдөөс нь Хүлэгбаатар дайрна. Тэр хоёр жинээсээр баригдчихлаа гэж зогтнаа. Жинхёг харин лууг нь ардаасаа дагуулсаар өөрийнх нь гарч ирсэн портал руу толгойг нь хийж байгаад портлыг толгойг нь дастаа алхан тэр. Лич өөрийн биеэр гарч ирэн чи үнэхээр төсөөлөл сайтай юм аа. Намайг хүн байсан үеийг санагдуулчихлаа гэж байхад нь Юсон шууд завчихсан тэр. Гэхдээ тэр буцаагаад бие нөхөн төлжүүлээд байх нь тэр. Жинхёг чадварыг нь хуулбарлах гэсэн тэр үхтэл болсноос хойш бүх хүн амьтныг үзэн ядаж амьдарч ирсэн. Түүнд амьдрал ямар гашуун бас зовлонтойг үзүүлгэн. Вэлэр дуун бол эрт үрдийн цамхт цамх руу авирдаг байсан. Агуу шидтэн. Тэр өөрийн хязгаартай нүүр тулан шантарч жүтгэрийн хаантаа гэрээ хийж үхээгүй үхтэл болсон. Тэр мэдлэгийн төлөө юу ч хийхэд билээ. Вэлэр дуумд биеийн дайралт нөлөөлөхгүй. Энэ бол жинхэнэ биеийн биш. Хуурамч нөхгүй. Хэрвээ жинхэнэ рүү дайрахгүй л бол зөвхөн шидийн хүчил нөлөөлнө. Ли чин худлаа үнэн жүжсэн. Илий гар байх ба. Би ч нэмзэгхэн үхээгүй үхтэл шүү дээ. Би айгаад дээ гэсээр Мүрими дайчдыг дуудана. Энэ хооронд нь бусад тоглогч нар чүрж ирэн өөрсдийнх нь эх орон биш ч гэсэн бүх чадлаараа тулалдаж байна. Дөрөвдүгээр давхарт Юсоныг ялдаг залуу Юсоныг хатгаал. Өө чи ч надад ялагддаг залуу юм штэ гэсэн. Хажуу талаас нь Жинхёгч. Өө та нар бүгд надад ялагддаг залуусан штэ гэл. Яа муухай юм бэ гэсэн. Жинхёгч та нар асгаан хамгаалагчтай ирээ ёо гэж солины чадварыг хуулбарлах гэхэд түүний хуваа уул бүлгмийг гэсэн бахархал өсөөлшгүй их. Түүний байгаа бүх чадварыг ашиглахад хүргээ. Бас түүний бүх дайртлаас 5 минутын турш бултаж чадах юм бол хуулбарлаж чадна гэж бод. Жинхёгч хуваа уулын солын хүртэл ирчихсэн байна. Тэд их хичээл зүтгэл гаргаж байна шүү хэмээн бодно. Энэ солын чинь нилээдгүй хүчтэй бололтой. Юсон жинтхийг надад даадах хэмээгээд ганцаараа бүгдэнтэй тулахаар дайрна. Жинхёг замдаа таарсан бүх хөвгтлүүдийг хормын дотор устгасаар би Терезагийн гажуудлыг зогсоож амжих болов хэмээн явна. Харин нөгөө талд нь Лич Терезагийн гажуудлыг дуусгах гэсээр л байж байна. Гэхдээ Тереза нилээдгүй эсэргүүцэн тэсэж байна. Лич нь жуудахгүй хүмүүс эрхийг нь мэдэж байгаа тул өөрийн шидийн хэрэгслийг Хүлэгбаатарт өгөөд зогсоохыг анхааруулад явуулна. Юсонч тэр 4-р давхарт байснаасаа хамаагүй илүү хүчтэй болсон тул тэд нартай бүгдэнтэй нэгэн зэрэг тулалдаж байгаач илүүрхэж байна. Солын жөөрийн биеэр орж ирэн Юсонтой илдээ зөрүүлэх ба чиний илдийн урлаг хураангүй юм. Тэгсэн хэрнээ оновчтой. Чамааг Юсон гэлөө. Чи сүнс туух илдээ илүү хүчрэхэг болгомоор байна уу гэхэд Юсонч гайхан зогсхон тэр солын чирээга дуусган чи надтай хамт явах уу? Би чиний илднээс улаан арил мэдэрч байна. Би чамааг сүнс туух илдийг бүтээсэн нэгэнтэй уулзуул чадна. Чи илүү хүчтэй болмооргүй байна уу гэхэд би хувьдаа бодохдоо за Юсон угсаа Жинхёгоос илүү хүчтэй болохыг асар ихээр хүсэж байгаа тул бараг зөвшөөрсөн дөө гэж болцсон чинь илүү хүчтэй болохоо би татгалзаж байна. Хэрвээ чамтай хамт явбал муу хөгийн новшин гигантнийг аврах төлөвлөгөөнд саад болно юм байна. Харин энэ үнэнч байдал нь солын таалагдхан тэр Жинхёг цааш явсаар Хүлэгбаатартай уулзах ба Хүлэгбаатар нөгөө Личээс авсан хэрэгслээр татах хүч өөрчил Жинхёг нилээд ядаргаатай хэрэгсэл хэмээн бодож байсан. Дээрээс нь Янжмаа нисдэг тэрэгнээс шууд өсрөн орж ирээд зад өшөглөн. Янжмаач үргэлжлүүлэн тулалдаж байсан. Хүлэгбаатар хэрэгслээ хэрэглээд галт арслан гаргаж ирсэн. Тэмийн жорж ирэн хамгаалж. Тэр хоёр энтхийг бит хоёрт үлдээгээд та цаашаага явах хэмээж байна. Гэхдээ цаашаа явахт нь өгтлүүд бүгд Жинхёгийг зогсоох тал дээр ажиллаж байсан. Жинхёг хүснэг чинь хийх учир өөрсдийгөө харуул гээд шууд ихрүүд гарч ирэн тулалдаад амлалтандаа заавал хүрээрээ. Бид танд тусалсан юм чинь та бидэнтэй цуг амьдран шүү л гин. Гэхдээ Жинхёг угаасаа боолын гэрээ хийцэн юм чинь зүгээр тушаахт л болно өстэй. Тэгээ тушаалыг нь биелүүлэхгүй бол энэ хоёр өвдөлт мэтрэн заавал биелүүлэх ёстой доо. Тийм байтал яагаадгүй нэ гэж. За мэдгүй. За би чи магадгүй энэ хоёр нь садист угаасаа өвдөлт мэдрэх дуртай болохоор магадгүй өвдсөн ч гоё юм бэ гэд садистлаад биелүүлэхгүй байсан байж бас болох юм. Харин ч нөгөө талд нь Тереза эсэргүүцэн оюун санааныхаа үүдийг нээхгүй байсан тул Мариаг гаргаж ирээд би чам шиг хүмүүсийг сайн мэднэ. Чи бол өөр хүмүүс чамаас илүү зовж байгааг харж чаддаггүй. Ялангуяа тэр хүн чамд чухал бол химээгээд Мариаг шидээрээ тамлаж байгаад. Чи хангалттай хүчтэй биш байсан л болохоор тэр зовж байгаа. Чи мэдэж байсан байх л та. Энэ бүгд чиний буруу. Чи л хүчтэй байсан бол ийм зүйл болохгүй л байсан. Найзууд чинь нүдний чи өмнө өгөж байхад чи хараад суухаас өөр юу ч хийж чадахгүй. Чиний хамгаалж чадах нэг ч хүн байхгүй.
гэж хадгасаар байгаад оюун санааных нь үүдийг нэ түүнийг гажуудуулж эхэлнэ. Харин нөгөө гажуудалт дуусны дараа Терезагийн нөгөө тал нь гараад ирхэн тэр. За үнэхээр л галзуу юм болж байна шүү. Тэгээ харамсалтай нь энэ үрээд бичлэг дуусчихна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Peace out. Bye.